яваа юм бэ? Яаж ч юм нот нь юу байгаа юм бэ? Бууцааны шанцтай. Уугар би. Сайн байна уу? За та бүхэндээ өнөөдөр нэг сонирхолтой бас орцоор гоё хоол хийж өгнө. Энэ юу гэхээр бидний амин дэмд амар чухал хэрэгтэй одоо бууцаа гэж байдаг. Тэгээ болгоод хөлдөөцсөн одоо юм зориултын бас ийм бууцаа хэрэгжилж байгаа. Та бүхэн бас фреш бууцаа байж болно, иймэрхүү бууцаанд байж болно. За тэгээ энэ юу хийх гэж байгааг бол бид нар бяслаг бууцааны шанцтай маш гоё тийм шоржгонсон гурилтай. За тийм 100 шин. За энэ бол ерөнхийдөө хоолн дээр, хоолны хажууд, хоолны өмнө хэрэгжилж болохоор. За тэгээд манай хэрэглэгч нар одоо уугар бинг бол сайн мэднэ. За уугар бингээр би одоо мэдээ олон орцууд, жорууд бас оруулж ирсэн. За тэгээд энэ удаад би та бүгдэндээ нэг цоврал юм орцуудыг оруулъя гэж бас бодож байгаа маа. За тэгээд уугар бинг өөрөө одоо манай Монголын нөгөө 70 давхар гэдэг нөгөө гамбирууд байдаг гоё нэмхэн шоргилцсан. Яг ерөнхийдөө нэг тим гэж ойлгож байна. Гэхдээ яг 70 давхар биш. Энэ бол тэрнээс нэмхэн одоо уйлсан. За тосгүй шарж болдог. Тим одоо цорын ганц маш гоё одоо бим байгаамаа. За тэгээд уйгурчуудын бас энэ технологи нь өөрөө яг дэлхийд бас маш алдартай байдаг. За тэгээд энэ маш олон төрлийн юм бол хийж болдог. За зөвхөн бин хэлбэрээр биш бид энэ маш олон төрлөөр нь ашиглаж болдог. За тэгэхээр би одоо энэ дээр пицца, амттан, ороомог, дараа хуушуур, наадмын хуушуур хүртэл хийж ирсэн. За тэгээд маш олон төрлийн юм хийж болдог учраас бид нэг ясна цаг хэмнэн эрсдэнэрт одоо гарын доорх тийм маш хурдан гоё бүтээгдэхүүнүүд бий болгож болдог. За тэгээд өнөөдөр та бүгдээр бас Европтой алдартай маш гоё бяслаг спинацын шанцтай. За тэгээд ийм гоё одоо бингээр тийм хоол хийнэ. За энэ юу их хөвгөл маш амархан, маш хурдан 5 минутын жор гэж энийг ер нь би нэрлэдэг байгаа. За тэгээд ерөнхийдөө тогоош тэнгисийн уугар бингээр хийсэн 5 минутын жород цуурлууд явж байна. За тэгээд энэ чинь маш гоё сонирхолтой би бас нэг бяслаг танилцуулнаа. За энэ бяслаг бол тийм амар үнэтэй олдохгүй тийм биш дэлгүүр болгон байгаа. Ямааны сүгээр хийсэн бяслаг гэдгээр алдартай. За яагаад ямааны сүгээр бяслаг хийсэн чинь юм гоё гэдэг юм бэ гэвэл ямар ч тослоггүй байдаг гинэ. За тэгээд тослоггүй болохоор бидний зүрх судас эрүүл мэнд маш сайн. Тийм одоо бяслаг байдаг. За ингээ харуул нэг тийм ээдэм шиг чим шиг нэг ийм бутарсан цагаан бяслаг байгаа. За тэгээд амт бол их гоё. Тийм гоё одоо юу гэх юм бэ? Зөөлөн юм бүрслөөс их гоё тийм сүү амттай. Тийм өтгөн одоо нэг юм тослог тийм амт байдгүй. За энэ бяслагийг бид нар яах вэ гэхээр ингээд бууцаад байгаа холчно. За тэгээд маш гоё тийм нэг шанз гарч ирдэг. За тэгээ манай эрүүл амьдралыг боддог те. Эрүүл гоё амин дэмтэй хоол хийх дуртай гэрээ эцтэй нэрт бол яг гоё тохирсон маш боломжийн үнээр бүтчихдэг. Зуушмаа. За окей. За тэгээд ингээд бид нар сайхан ингээд утгаад өгнө. Тэнгууд нэг ийм гоо цагаавтар ингээд ийм бяслагтай маш гоё юм холилдсон бууцаа болно. За бууцааг бид нар хэрвээ та одоо фреш гэж яриад байгаа шүү дээ. Яг урамлаар нь хэрвээ авчвал тэрийг буцсан алуу усанд за нэг 30 минут 30 секунд тоолоод буцаж гаргаж ирээд том хэрчээд хийхэд яг ийм болдог. За тэгээд уугар бингийн процессыг яаж хийх вэ гэхээр цөмөрөө ингээд надад энэ чинь нэг билетик байна. За би энийг ингээд та бүгдээ харагдахаар ингээд тавьчихна. Во. За харагдаж байна уу? За ингэнгуудаа юунийг асаана. За тэгэнгүүтээ хайрлан давуу тавина. За хайрлан давуу цөмөр тослохгүй шүү. Яг л уугар бингийн давуу талтай нь ерөөсө тосмос ашиглахгүйгээр хийж болдог. За тэгэнгүүтээ ингэ ерөөсө маш хурдан хийх хэрэгтэй. Тэгэхгүй уугар бин маань өөрөө гисчдэг учраас гисгээр хийж чадахгүй заавал хүлдэггүй гэж. За бид л 2 ширхэг уугар бин хэрэгтэй болно. За энэ дотроо бол 5 ширхэг юм гоё юм байдаг. За тэгээд энийг яах вэ гэхээр зүгээр ингээд нэгийг аваад ингээд хариулан давуул дээрээ ингээд авчнаа. За тэгэнгуутаа энэ дээрээс нь бид нар шанзаа тавиад өгнө. За энэ өстой гоё салахын арга байхгүй тийм нэг шанцтай. Би болон да. Нэг ясандаа одоо Италиуд ч юм уу Европууд те энэ махыг мэдээж мах ч одоо үнэтэй махгүй тэгээд ийм гоё бяслагтай ногоотой ерөнхийдөө шанзнууд идэг. За энэ Италид бол энэ кальзоне гэдэг одоо за бас хэлж болно. Мөн дээрээс нь равиоли гэж хэлдэг. Ийм битүү нөгөө нэг ийм хийсэн юмнуудыг бол хэлдэг. За ингээд цөмөрөө шанзаа тавиад өгнө. За энэ дээрээс нь яг хөөхтөр бид нар баг зэргийн давс
Чүүчүүд. Бяцлаг байна өөрөө давслаг шүү. Тэрийг сайн санаарай. Баг зэргийн давал, баг зэргийн хар перц. За чин. За тэгээд баг зэргийн одоо моцарелла бяцлаг байж болно. Тэр илүү их гоё амт оруулдаг. Яагаад халуунаар нэгдэхэд баг зэргийн. За тэгээд ингээд захаар нь тавигдсан юм байвал аваад. За одоо яг хөөхлөөр бид нар хайрлан тавган дээр хайрлан тавгаа билетгэн дээр тавьчих болно. Би нөө үзүүлэх гээд үзүүлж хооронд бас хитрхи халчиж магадгүй. Тэгээд дахиад дараачийн бингээ зөмөрөө авлаа, нэгтлийг хуллаа. Энэ мөн дандаа нөгөө нэг юм хоёр талаасаа ингэж наалтсан байдаг учраас. За тэгээд ер нь баг зэрэг зайрмагталтай байхад манайхан хийш үү заяа. Баг зэргийн халуун багтана. Шиг халуун багтана юм хүүтэн гисэг багтана. За одоо ингэж айжуухан зөмөрөө дараад ирмэгүүдээ гоё нааж өгш шүү ингэж. Воо. За энэ ч гоё юм болно. Тэгээд дараа би та зүсэж үзүүлэн зүсэж хэрэглэнэ. За ингээ ирмгийн сайхан ингээ дараад нөгөө хуушуур жимхтэн штэ бид нар те. Яг тэрэн шиг жоохон ингээ даралт өгöd өгч. За тэгээд бидний хайрлан тавг бол ган хайрлан тавг байгаа. Тэгээд хайрлан тавг наалтах өөрөө энэ тослог учраас их гоё болно. Үлдсэн бингүүдээ сайхан юунда хөргөчөндөө хийж чинь. За тэгээ уугар бингийн жор бол ерөнхийдөө иймэрхүү гурилаар бол хийхдээ дуусахгүй. За тэгээ нэг пастри гэж ярьдаг нэг тэргүүний зурм гэдэг шиг тэрэнд ордог бүх юмыг хийж болно. Ороосон дотор нь одоо мах цаах те шанз маань жимс мимс юу ч хийхэд аягүй гоё болдог тийм зурм. За энийг хөргөчөндөө би бол нэг 3-4-ийг аваад тавьсан байхад яарсан сандарсан үед би хүүхдүүдэд пицца хийгээд өгчин. Яарсан сандарсан үед би янз янзын жимстэй амттай хийгээд өгчин. Зүгээр дангаар нь шараадсан шөртөө гож амар гоё байдаг. За тэгээ сайхан одоо ингээд өөрөө нь ялцаагаад ингээ халаад хайлаад ирэнгуут. За. Окей. За одоо гоё шарнаа. За тэгээд уугар бингээр бид нар хийсэн өнөөдрийн бидний хоол бол ерөнхийдөө спинач болон бяцлагны шанцтай одоо за яг оромог гэж энийг хэлэхгүй дээ би хайрлан тавган дэрэж бол энийг бол ороогоод одоо 100-нд хийсэн ч аягүй гоё болдог. Тийм учраас ийм шанцтай одоо уугар бин гэдэг зөмөр орц гаргая. За тэгээд энийг бол ерөөсө бүх төрлийн юм дээр холж иж хачир одоо замун дээрээс нь 100 биш тий айдлаар авч явах тэгэл юм хөдөө бүх юм дээр хэрэглэж бол гол нь амар эрүүл амар гоё амттай. За одоо сайхан эргүүлнэ зөмөрөө. Нэгтэл нь гоё улаан хөрөн болцсон байх хэвээр. Топ. Яа. За ингээд ерөнхийдөө гоё юм улаан хөрөн маш гоё тийм шоржинсан болох хэрэгтэй. За гол нь бол ерөөсөө юм буслах шаардлага байхгүй. Яагаад тэр нөгөө бууцаа маань бэлэм одоо бүрэн болцсон байгаа шүү дээ. Идэх жоох баг цагийн жижигдүүстэй идэхэд бүрэн болцсон байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар энийг хоёр одоо тийм бингээ маш гоё болонгууд нь гаргана гэсэн үг. За тэгээ энийг гоё гурвалжлаа зүсээд урт нарийнхан зүсээд дөрвөлдөө ч юм уу дуртаагаар тань зүсч болно. Тэгээ энэ өөрөө ингээд идэхлээр гоё тэр бууцаа бяцлаг нь одоо дотроо гоё халаад ингээд юм маш гоё тийм амттай болно. Ерөнхийдөө моцарелла бяцлаг нь бас жоохон барьж өгдөг. Гэхдээ санаа зовлтгүй та бүхэн моцарелла баахгүй нэг хийхгүй юм шиг байхгүй. Зөвхөн фетагаар хийхэд болно. За цөмөрөө энэ тавган дээр гоё одоо гараанаа. За энэ бол ерөөсөө аюу амархан тэгээд нөгөө уугар би ашиглаа. Одоо би шууд гурил зураад энэ ингээл өөстө кино концерт чиг болно ш. Тэгэхэд надад энэ бэлэн байж хахад би дуртай юм аа гоё дотор нь шанзаа хийгээд юмуд бол хийх боломжтой болчихж байгаа байхгүй. За. За одоо энийг унтрайдаг хэрэгтэй. Том утга. Хуушур гэдэг чинь жууцаа мууцаатай энэ хардаа. Та бүхэн анзаарч өгвөл би ямар тосон юу. За ингээд ерөөсөө аюу ад жаргалтай байгаа юм да. Маш хурдан, богино хугацаанд гоё үр дүнтэй ажил орсон одоо юу гэдэг нөгөө зочиндоо ч гэсэн ийж өгөхөд гоё. Амар гоё. Ямар гоё юм. За энийг өстө ойр тийж би тэгтээ энийг хуучин ихтэй нөгөө нэг заавал гурил мөрлөнд хийгээл зориултын юм нэгээл шанзуудаа хийгээл том рестор хийгээл ресторан одоо хийдэг байсан. Тэгээ энийг уугар бин дээр би бас энэ орцоо гинт санаад туршаад үзсэн мангар нөгөө нэг юу гэдэг маш нөгөө өөрт амар тэгээ дээрээс нь амар үр хөвтөлтэй хүнд одоо өгсөн ч гэсэн ямар гоё юм бэ яаж хийчих юм бэ ч дотор нь юу байгаа юм бэ бууцааны шанцтай уугар бин за тэгээ эртээ үзээрэй баярлалаа.